За сайн уу манайхан Памела Жанинэд Миланд 10 сарын 14-ний өдөр болж өнгөрсөн хэргийг бид нөр өнгөрсөн 3 удаагийн бичлэгээрээ ярилцгаасан байгаа. За энэ удаад бүгдээрээ Жанлука гэдэг энэ эрэгтэйгийн талаар ярилцгаая. 52 настай Итали бизнес эрхлэгч ийм хүн. Олон улсад тазаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгө болон үнэтэй машин борлуулдаг ажил хийдэг. Өнгөрсөн ер нь бол жилүүдэд 2-3 удаа цагдаагийн газар Жанлукатай холбоотой гомдол ирсэн байгаа. Энэ бол олон улсад юм хууль бус худалдаа хийсэн. За өөр нэг нь болохоор X эхнэр нь Жанлука хүчирхийллийн хэрэгээр цагдаад мэдгдсэн. Ерөнхийдөө маш юм хартай эмэгтэй хүнийг өөрөө иргэшээлт байлгах гэж айгүй хичээдэг. Нэг жил Памела Жанинэтэй үргэлж байх хугацаанд үнэтэй бэлэг, брендийн илэл хэрэгслүүд болон олон улсын тазаг зэрэглэлийн аяллуудаар байнга бөмбөгдөжсэн. За энэ нь бол гэхдээ өөрийнх нь Памелаг дэргэдээсээ холдуулахгүй байх, өөрөөсөө хамааралтай болгох арга нь байсан.